Айлчлалын хүрээнд нийтдээ 12 баримт бичиг байгуулсан. Засгийн газар хоорондын болон байгууллага хоорондын за аж ахуйн нэгжүүд хоорондоо бас маш олон баримт бичгүүдийг зурлаа. Анх удаага албан ёсоор одоо энэ бизнес форумыг зохион байгуулсан. Хоёр улсын худалдаа аж ахуйн танхим бас баримт бичиг байгуулсан байгаа. За энэ Италитай мэдээж соёлын харилцаа зөөлөн хүчний бодлого хэрэгжилт бол эртнээс байсан. Бид нар одоо 55 жилээр дипломат харилцаагаа хязгаарлаад байгаа боловч одоо түүхэн их харилцаатай хоёр орон хоёулаа одоо эзэнт гүрэн байсан агуу түүхтэй улс бие биенийг одоо энэ түүхчин өнөөдрийг хүртэл ингэж өндөр түвшинд бас юм харилцааг авч явж байсан. Талаас хөрөнгө оруулалт сонирхож байгаа аж ахуйн нэгжүүд их байна. Монголын ноод зураг мэдгүй хүн байхгүй болсон байна. Одоо бид нар энэ цагаан алт хөтөлбөргээд ноос арь ширний салбар дээр бас ингэ ахиц дэвшил гаргах юм асар их боломжууд байна гэдгийг талаас сүлэн зөвшөөрсөн. За улс төрийн харилцааны хувьд ч гэсэн бид нар олон улсын түвшинд бие биенийг өргөж дэмждэг. Санал хураалтууд дээр бид нар харилцан бие биенийг дэмждэг. Энийг үргэлжлүүлээ. Дэлхийн их тайван аюулгүй байдлын төлөө бас ардчлалын төлөө өөр их хийж чадах хэмжээнд хувь нэмрээ оруулж байгаагаа бас мөнлөж дүгнэж ярьсан. Энэ бас их чухал байсан. За бизнесийн салбарын хувьд бол маш их одоо сонирхол их байна. Энэ дундаа манайхаас 80-аад аж ахуйн нэгж ирж айлаас бол одоо багтахгүй 100 гаруй аж ахуйн нэгжүүд манайтай ингэж хамтарч баримт бичиг байгуулж байна. За айлын талын банкуд бас манай бизнесийг хөгжүүлэхэд анхаарч 40 сая долларын хөнгөлөлттэй зээлийг одоо манай арь шир ноос ноолрын салбарын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоё гэдэг бас шийдвэрийг гаргасан байгаа. За аж ахуйн нэгжүүд хоорондоо бас ийм гэрээнүүд байгуулж байгаа. Тэр дүнг одоо бизнес форум дуусны дараагаар судалтай ажилтны танхимаас мэдээлэх баха. Үргэлжлүүлээд энэ айлчлалынхаа араас ярьсан тохирсон зүйлүүдэд ажил хэрэг болгох, за бизнесийнхаа салбарыг аль болохоор бодиттой дэмжлэг үзүүлэх тал дээр баримт бичиг байгуулахаас ахуулаад эрх зүйн орчныг бүрдүүлэх, цаашдаа энэ бизнесийн таатай уур амьсгалыг нь бүрдүүлэхэд онцгойлон анхаарна гэдгийг бас айлын талд хэлсэн. Энд араас нь үргэлжлүүлээд ажиллана.